Шүүхээс энэ хөгжлийн махны хэрэгтэй холбоотой магадлалыг хүмүүст танилцуулсан биш, тань танилцуулсан ба. Буруу юм юу? Танилцуулах биш, тэрний чинь өөрөө очиж авдаг. Манай өмгөөлөгч авцсан гэсэн. Энэ ямар магадлалтай? Мэдхгүй би үзээгүй юу. Гэхдээ одоо жаахан залхаад байгаа шүү дээ. 3 удаа яачлаа ингээд цагаатгчлаа. Тэгээд хараач анхан шатны шүүх 2 удаа цагаатгсан. Нийслэлийн буюу давд заалдах шатны шүүх 1 удаа цагаатгсан. Цагаатгахдаа тэр 3 шүүгч байсан. Тэр 3 шүүгч нь энэ анхан шатны шүүхийн шийдвэр зөв байныг цагаатгсан. Сая хөөрхийс минь одоо тэднийг бас буруутгахгүй энэ. Тэгэхээр сая тэднэр маань ингээд нэг юмны нөлөөд шахалтанд орчлоо хөөрхий. Ерөн шүүгчнэрийг янз бүрийн шахалт дарамтанд оруулаад байгаа тэр эзэдийг тодорхойлж ярих ёстой юм. Түүнээс би шүүхэд нэгтэй тэр шүүгчийн буруу муруу гэдэг юм алга хөөрхий. Ойлгож байна? Ерөн манай улсад бол энэ хууль хяналтын байгууллагууд нөлөөлдөг. Тэднийг томилдог. Тэднэр одоо юм буруу зөрүү юм хийлэгдэг явдлыг л тасан зогсоох ёстой би тэрний талд.